Сайн мэцхан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Надад ирээгүй хайр киноныхан 2, 3, 4-р ангийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Одоогийн байдлаар хүүхдээ унтуулангаа киногоо ярих гэж байгаа. Тэгээ хажуунаас хэрвээ жоохон хүүхдийн хөөрхөн хоолоо орж ирвэл та нар минь ойлгоорой. Ангийн хамгийн гол үйл явдал нь юу вэ гэхээр бүжин алдар хоёр салцсан байсан. Гэтэ тэр хоёр нэг удаа уулзсан. Тэгсэн чи алдар өөрийнх нь суурин дээр бат зогсоод хоёлоо боломжгүй гэдгээ хэлээ салсан. Гэтэл алдрын ээж аав нь бүжинг одоо доош нь хийсэн түнтэй нийлүүлэх дургу байгаагаа дахин илэрхийлж одоо ийм хүнтэй чи яаж суух юм те бүх юм нь өөр. Энэ бол манай гэр манай одоо зиндаан тохирохгүй хүн гэсэн үгсийг хэлсээр байсан нь алдрын уурыг маш хүрхсэн. Тэгээд нэгдүгээр анги дээр миний хувьд би өөрөө хүний хувьд те эмэгтэй хүний хувьд харахад алдар ээж аав хүүгэнд ордог одоо тийм mommy's boys буюу ээжийн хүү юм шиг те тийм байсан чинь их хүмүүжилтэй юм шиг те тийм хүү байсан чинь 2-р анги дээр бол 2-3 удаа ээж аав руугаа хатуу үг хэлдэг баг орилдог. Тэгээ тэрийг бол би хараад жоохон нөө бүжээг гайхаж исэн хүн чинь 2-р анги дээр бол алдрыг хараад гайхсан. Яагаад тэгэхээр тийм айхтар хүмүүжилтэй ээж аав хүүгээр явдаг юм шиг байсан чинь ээж аав хүүдээс бас орилж те уур уцаараа гаргаж байгааг харахад бол баян айлын хүмүүжилгүй залуу юм уу да гэсэн сэтгэл төрсөн. За тэр ч яхав дээ. За тэгээд ээж автагаа муудангуудаа алдар гэртээ ахтаа гэрх уцыг аваад бүжин рүү залгадаг. Тэгээ бүжин нэр оюутны байр гэдсэн чи уучлаарай үйлдвэрийн ажилчдын байраар тэр кинон гарч байгаа. Энэ 4 охин байгаа шүү дээ. Бүжээгийн 3 найз эдгээр чинь болохоор үйлдвэр цэхэд ажилдаг бүсгүйчүүд юм байна. Тэгээ бүгдээрээ дотор байранд хамт амьдардаг юм байл шүү. За тэгээ дотор байр руу алдар ярьсан. Тэгсэн чинь дотор байрныхан жижигэн жүжигчин чамин чулуунгаа байсан. Тэгээ чамин чулуунгаа бүжинг дуудаад чамтай хурцаар ярих чинь хэлдэг. Тэгээ бүжин ирээд уцаа авсан чинь алдар чи миний эхнэр болооч гэд ингээ хэлцдэг. За ингээд ийм хурим болох процесс 2-р ангийн хамгийн одоо жинтэй хэсэг нь байгаа. Тэгээд энэ анги дээр бол бүжин дажгүй шүү. Өөрийнхоороо одоо ингээд юу ч мэдтгүйгээрээ төрий бариад ч юм шиг ихэнх хүмүүс одоо мэдрэмжгүй мангар тэнэг гэсэн зүйлсийг хэлсэн байсан бол бүжин бол бас нэлийн хичээсэн. Тэгээд тэр битэл үйлдвэрийн байранд очиод нөгөө өөрийнх нь 3 найзыг бүр хутга сэрээ барьж хэрхэн хоол идэх тухай хичээл заадаг. Найзуудыгээ ч гэсэн алдрын төвшөнд авчихыг хичээж байгаа нь бол бас тийм хөрхөн байсан. За тэгээд 2-р анги дээр бүжин хонь гэртээ оруулж ирдэг. За энийг үзээд үзэгчд бол нэлээд бухимдаж энэ бүжээстэ үн тэнэг мэнэг гэл бодох шиг болно лээ. 90-д хонд одоо манай Монголд бол яг үнэхээр айлууд хонь гаргаад байшин дотроо хонь авчираад тэгээ хонь төхөрдөг хүн авчираа хонь гаргадаг байсан. Тэгээ хонь гэдэг бол одоо монголчуудын хувьд бол сайхан л билэг. Тэгээд миний бодлоор нөгөө киногоо одоо инээдтэй байлгахын тулд энэ сценийг оруулж ирсэн болов гэсэн яг тийм байсан. Би энэ кино хүүтэйгээ үздэг гэсэн чи хонь ороод ирсэн чи манай бүр 8 настай хүүхд хуруугаараа загаа бүр ээж хонь ороод ирсэн бүр хөөх гэл бүр амир инээдтэйсэн. Тэгэхээр тэр нь хүмүүсийг бас инээлгэх тийм дундуур нь оруулсан сцен юм болов. Тэгээ тэр нь надад бол зүгээр хөрх санагс. Ерөнхийдөө хүүтэн хүндий хатамтай тэгээ бүжин нь яахаа мэдэхгүй нэг тийм охин дэхтэй хичээгээд байгаа алдартай маш хайртай алдран ч гэсэн тэгээд одоо хурим ингээ шийдснээрээ баян зиндааны айл руу орж тэгээд хурмын бэлтгэлд ороод ингээ 2-р анги нь бол имерхүү зүйлс гардаг. За 3-р ангийн хамгийн гол хэсэг бол хурим болдог. За хурмын өмнө бүжээ нэг яг хурмын дайшинз юм дэрвэр дайшинз байдаг шүү дээ. Маш том хормоотой нэг тийм хөвсгөр дэрвэр гэсэн чинь бүжээ болохоор тийм жоохон жижигвтер юм нарийнхан тийм палаачтай. Гэхдээ толгооны өмсгөл тортой. Тэгсэн чинь тэрийг болохоор хадам ээж нь заавал ийм палааж өмсгөнө гэ ойдлчонтой дизайнертай ярьж агаад гэртээ авчираад тэгж оюулж байгаа. Зэргээс нь болвол ямар хүчирхийлэгч ямар дургууд хүчгүй дээр нь мөнгө зөнгөө хэмнээд байгаа юм болов гэсэн тийм бодол төрж байгаа. Надад хэрвээ дөрүүдэд шүмжлэлтэй хандна гэвэл хадам ээжийн дөрөл үнэхээр таалагдаагүй яг тийм хөшөө шиг санагдаад байгаа. Бүжингийн дүр бол та нар мэдхгүй юу ер нь яг тийм охтууд байдаг шүү дээ. Ингээд алхаад явж байхдаа өөрийгөө ингээд хаана алхаж байгаагаа мэдэхгүй те ингээд үүлэн дээр ингээд дандаа нэг хөвж явж байгаа юм шиг тийм гинт ер нь тийм огцом те гинтхэн чанга ярьж мардаг ер нь тийм охтууд байдаг. Би бол тийм охтуудыг мэддэг учраас надад бүжингийн төр тийм гайхалтай биш
биш. Тэгтээ бүжин бол царайлаг үзэсгэлэнтэй маш хөөрхөн үзүүштэй бас харахад энэ киног үзүүштэй болгож байгаа дүр гэж би бодож байгаа. 3 ангийн хамгийн чухал хэсэг бол хурим болсон. Тэгсэн чинь хуримн дээр нөө бүжээгийн талаас 3 найз нэрнэ штэ тийм ээ. 3 найзыг нь оруулахгүй гэдэг анханасаа төлөвлөгөөг хатан байж босгосон. Яагаад тэгэхээр одоо нэг 3 санаа зовмоор нэг одоо зиндаанд хүрэхгүй дэлжгэр 3 юм ирэх учраас оруулахгүй гэсэн тийм төлөвлөгөөтэйсэн. Нөө хуримын одоо нөө гэрэлтэд батлуулдаг үүдэнд нэрсэн чинь ээж нь албаар одоо цагаа зөрүүлж хилээ тэр 3 буруу цагт хүрээд ирсэн. Хуримын цайлга болж байгаа тэр нөгөө ордны ресторан ирдэг байхгүй юу? Яг нөгөө 3 найз нь ой бүжээ гээл тэгсэн чинь хадам ээж нь тэнд бүжээтэй яриад бүжээ ингээл амар баярлсан чинь одоо чи миний охин болсон чи найзуудаасаа салах хэрэгтэй. Энэ найзуудыг чинь ингээ оруулахгүй гэ тэгэнгүүтээ 3 найз дээр нэрснэ. Бүжин өөрөө та нарыг оруулахыг хүсэхгүй байна. Бүжин амьдралаа сонгож байгаа гэд нэг иймэрхүү юм ярьдаг. Энэ бол ингээд бүр амар тийм дан гэл ай яваал ингээл одоо энэ хадам ээж нь юу гэж хэлэх болмол гээл тийм үе одоо тийм сцен байсан байх. Тэгсэн чинь харин энийг жоохон давсгүй явцсан юм шиг надад бол санагдсан. За тэгээд нөгөө 3 найз нь мэдээж гомдон уурлан тий одоо бүжээдээ гомдоод ёо энэ одоо юу юм вэ гэх тэгээ хуримд нь орч чадаагүй бүлтэтлээ гойцсон 3 охин гарч ирэн тэгээ бэлэг мэлгээ газар шидээд уурлаад. Тэгсэн чинь хонгороо нэр үнэн гандан бүрдгүү хүүхэн штэ тий хонгороо яваагүй. Заяа тэр хурим болж байгаа газрынхан гадаа ингээд сэтгэлээр унцъя гэж уурлал хөлөө саваал ингээд ус мүсээ задлал ингээд амар сэтгэл хангалуун биш ингээд суужсэн чинь нөө болтоо гэд анх тэдрийг танилцуулахад ирсэн тэр чинь алдрын хамгийн сайн найз нь штэ. Тэгээ тэр гинтхэн хүрээдэрдэг одоо хуримд өргөцсөн юм байна л да. Тэгсэн чинь нөгөө хонгороо хүй болтоо сайн уу гэсэн чинь нөгөө болтоо нь юу гэж юм бэ? Би хонгороо штэ яа бүжээгийн найз нөө тийм байна гэ. Тэгснэ хоёлаа хамт орчил таа гэдэг нөгөө хонгороо нь гал сэтгэнгүүтээ нөгөө ээж нь дэндүү одоо ядмаг харагдаж ийн гэсэн учраас тэр гоёл чимэглүүдэд тайлаад ус мүсээ задлаад нэг арай өөр болоод тэгээ болдоотой ингээд сугталцаад орсон чинь хормынхаа хүмүүс нь анзаараагүй угаасаа тэр 3-ыг явцсан гэж бодож байгаа учраас оролцдог. Хонгороо тэгээ хормын дотор орж ирдэг. Тэгээ бүжээ баярлаад нөгөө 2 найз маань гомдоо явцсан гэдгсэн чинь өө яана гэж амар санаа зовоол тэгээ ингээд хормын болдог. За тэгээ хормын сайхан болоод тэр найз болтоо алдрын найз те болтоо хөтлж байгаа юм бэлээ. Гэсэн чинь миний бодлоор л энэ болтоо нь яг алдартай биш тэр соёлогийн аавтаа хувилдсан юм шиг санагдсан. Угаасаа тэр хурмын гол одоо хөтлөгч хурмын зохион байгуулагч юм байна. Тэгээ болтоогийн анх нь гээд эрчим хүчний яамны сайд гээд нэг хүн ирж байгаа. Тэгээд тэр киног ингээ үзээд исэн чинь тэр сайд өвгөн ингээд арх угаад ингээд баярлаад үг мөг хэлжсэн. Нэг тийм хурим шоу самраач хүмүүс идэв штэ. Одоо гоё байсан хүмүүсээ уур амьсгал эвдээ дарих ухаар агсан сохтууд тавьдаг. Тийм учраас баг тэрийг дуудсан юм шиг надад санагдсан. Яагаад тэгэхээр соёлогийн аав нь нөгөө соёлооч нөгөө экс найз охин штэ. Тэгээд нөгөө охин хаягдсан учраас тэр аав нь бас ингээл шазруун тэ шүд зугаал тийм байсан. Гэтэ найз нь гэж өргөдөж ирсэн. Би бодохдоо тэр соёлогийн аав нь тэр болтоо эднэр угаасаа нэрчим хүчний яамны сайд энэ ахыг өрнө. Яагаад тэгэхээр алдрын ээж бүжээгийн хадам ээж чинь тийм анги давхраг ярьдаг баян хүн дуртай эрх мэдэлтэй хүн дуртай. Тэгтэл яг хурим ихлэхэд алдрын аав нь цаг болчлоо штэ эхлээл да цаг нартай юм штэ эхлэхсэн чи ээж нь тэр сайдыг хүлээж штэ гэдэггүй чи тэр сайдаар яах гээд байгаа юм бэ гэ аав нь хурим ихлэхэд нэг хоорондоо нэг юм хиг ёг хийсэн жоох онцгүй байдаг байхгүй юу уур амьсгал гэсэн чи үгүй эн чинь маш алдар нэртэй хүн штэ маш одоо нэр нөлөө чи ямар чухал алба баштгийг мэдэхгүй байна уу тэр хүн ирэх ёстой гэд тэгээд тэр сайд хүн иржээч тэдний хурим ихэлсэн байхгүй юу тэр ирсэн ирээгүй ямар хамаатай юм бэ гэхээр тэр хуримд ирэх чухал хүн биш юм шиг байгаа гэт нөгөө нэг соёлогийн аав нь тэгээд алдрагийн найз болтоо эднэр заавал ирүүлээ за манай хүн уул энэ хурмыг сайхан самбарна гэж бодсон юм шиг байна хурмын дээр бол тийм одоо шоу дуучин муучин янз бүрийн ерөөлч магтаалч тийм юмнууд бол гараагүй биар гарах юм болов гэд гадаадд амьдардаг болооч тэр бас ингээд нэг жоохон хүлээгээд одоо хурмын дээр нь ямар гоё юм болох юм бол гэсэн яг тийм юм болж амжаагүй за тэгээ ингээд хурмаа хөтлөөд аз жаргал хүсэм үсээгээл хундаг тулгаа байжсэн тэгсэн чинь нөгөө нэг өргөдөж ирсэн эрчин хүчний яамны сайд гэдэг хүн нь сохтонгуудаа ёо ямар уйтгартай хурим бай хундаг тавихгүй арх хууж хутга тавихгүй мах итгэхийг хэлдгийн өөдөж ш өгсөн ч маа ах хүү энийг үгээ хажуунаас нь тэгсэн чинь өөж ууж муугаа ингээд сохтцаахгүй манай нутагт бол ингээд хурмын сүү түүхнийг хулгайлж авчирдаг штэ гэж хэлсэн байхгүй юу тэгснэ нөгөө сохтуу үнний чинь толгойд нь арх нь ороод гинтхэн ширээн дагуур нь мүлх
хөдөлгөөтэй сайд майд тийм хүн тэгснэ сохтуу нөгөө нэг хурим болж байгаа хүмүүсийн ширээн доогуур нь мөлхөж явж ийсэн бүжээгийн ширээн доор ороод хөлийг ингээ барьсан чинь бүжээ нь ойрлоод ингээ гэж зочин штэ мэдээж ирэхтэй өшөглөөд унгаацсан. Тэгсэн чинь нөгөөх нь унаа тухнаас нь цус гараад за тэгэлстэй яана цус гарчлаа штэ гэд тэр нэг болтоо гэд дүүн гээд байгаа залуу орилж морилж байгааг харахад бол хэр баг эрэхтэн хүн ингээл нэг хүн унаал тухнаас нь цус гарахад амар орилж морилохгүй штэ тэгсэн чинь яана цус гарчлаа штэ миний хаас махаас гэл тэгэл түргэн мөргөн болоод тэгэл бүжээ нь уйлал яанаас та би яа тийм азгүй юм бэ гэд 3 дугаар ингээ одоо гол хэсэг нь бол энэ байсан. За тэгсэн чинь соёлогийн аав нэг бахан хаасан маягтай ээж дээр нэрээд ингээд юу ч болсон би та нарт туслана. Би ч та танил тал найз нөхдөдөө хүн шүү дээ. Би та нарт ингээд туслах болно гэд тэгдэг. Тэгээ яг ингээ харахаар ерөөсөө тэр толгоогоо цохиод унсан сайд өвгөнд санаа зовж байгаа хүнийг ч байхгүй тэр хүний эрүүл мэндэд ингээл бүжээ нь одоо жишээ нь яана бистэй амар азгүй бай хөрмэн гिचлээ гэлтэй тэгэнгუთ нөгөө алтар нь чи юу ийснэ харж гинөө одоо битээр анхны шүн бүжээнээс хойлоо анхны шүнээ яах вэ гэдэг амаа гэсэн чинь анхны шүн гэж юу гэдэг чи ингээ юу ийснэ харж гинөө ч одоо гэртээ хайргээд эмнэлэгт хүрэгдэж очиод тэгээд яг эмнэлэг дээр очисон чи ерөн сохтуугаасаа олж унаж туссан гэдгийг нь бол хүмүүс мэдээд тэгээд нөгөөх нь зүгээр одоо хэсэг эмнэлэг твтж байгаа арх гаргах эмчилгээ хийлгээд тэгээд нэг босоод 0 ордог. За тэгээд 3 дугаар анги бол нэг иймэрхүү байдалтайгаар төгссөн. За тэгээд 4 дугаар анги би өнөөдөр газ өдрийн цагаар хүүхдээ унтуулчаад үзэн тэгэнгუутаа 4 дугаар анги оруулаад тэгээд та нартаа 2 3 4 дугаар ангийг бөөндөж ярьж байгаа. За тэгээд дараагийн удаа бүгдээрээ бөөндөж яриад ангиг үүсгэх бодно. За ингээд ханаас энэхүү подкастыг сонсож байгаагаа надад хэлэхээрээ хүү маань хажуунаас хамт ярих шиг боллоо. 2 настай дөнгөж хилд орж байгаа хүү маань байгаамаа. За ингээд дараа уулзъя түр баяртай.